1965 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Венист анхны голдс Жимиг Жой Голд үүсгэн байгуулсан түүхтэй. Анхны голдс Жим нь үнийн хувьд хямдхан хуучин тоног төхөөрөмжүүдтэй. Зөвхөн 4 хан таацтай харьцангуй жижиг орчинд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Тухайн үед уур амьсгал гэж зүйл яа харахгүй дутагдж байлаа. Гэвч аажмаар бодибилдингээр хичээлдэг хүмүүс голдс Жим рүү цувран очисоор нэг л мэдхэд бодибилдингийн үлгийн нутаг болсон юм. 1977 онд Pumping Iron баримтад хуран сайхны кино дэлгэцэнд гарснаар голдс Жим олон улсын анхаарлын төвд орсон. Стив Рейвсийн замналаар Арнольд Шварценеггер, Лу Фергна зэрэг тамирчид олон нийтэд танигдсан төдийгүй бодибилдингийн аврагууд болсон юм. Тухайн үед олон томоохон ажлууд хийгдсэний нэг нь 1979 онд зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. 1980 онд голд Жимийн франчайзын хөтөлбөр эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн 30 орчим улс оронд нийт 740 гаруй салбар ажиллаж байна. Бодибилдингийн суурьтай учраас голдс Жим нь олонний танил жүжигчид, мэрэгжлийн тамирчид, хагас мэржлийнхэн, сонирхогчид, эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонирхдог фитнес болж чадсан юм. 2004 онд Omni зочид буудлын сүлжээ. Газрын тосны салбарын тоглогч TRT Holdings нь голдс Жимийг худалдан авснаар голдс Жим нь хамгийн сүүлийн тоног төхөөрөмжүүдтэй, групп хичээлүүдтэй, хувийн дасгалжуулалтын системтэй, спиннинг, йога, пилатес зэрэг баялаг хөтөлбөрүүдтэй цогц фитнес болж хувирсан юм.